Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч хэд хэдэн эзэмшигчтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн нэг эзэмшигч нь өөртөө давуу байдал олгох зорилгоор нөгөө эзэмшигчтэй мэдэгдэлгүй гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлэх гэмт хэрэг гарах болсон байна. Ингэхдээ баримт бичиг бүрдүүлэхэд зөвлөгөө өгнө гэсэн хувь хүмүүст хандаж бусдаар бичиг баримт хуурамчаар үйлдүүлж байгаа нь эрүүгийн хуулийн 23-ийн 2 дугаар зүйл хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах гэмт хэрэгт тооцогдно. За Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын бүртгэлийн ерөнхий газар үйл ажиллагаа явуулдаг. За улсын бүртгэлийн ерөнхий газар үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор иргэд хувь хүн байгууллагаас өмчлөг эрхийг үүсгэх, өөрчлөх, захиран зарцуулахтай холбоотойгоор баримт бичгийг гаргаж өгдөг. За энэ тохиолдолд баримт бичиг хурамчаар үйлдэх гэмт хэрэг бол тийм л тохиолдолд үйлдэгдэг. Иргэд хувь хүний зүгээс мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авалгүйгээр жишээлх юм бол олон хувьцаа эзэмшигчтэй компани нэг хувьцаа эзэмшигч өөрийн ашиг сонирхлын үүднээс бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлж авах зорилгоор хуурамч баримт бичиг гарын үсгийг хурамчаар үйлдэж улсын бүртгэлийн байгууллагт бол гаргаж өгöd энэ үүднээс бусдын өмчлөх хэрэг эзэмших эрхийг бол зөрчдөг. Энэ тохиолдолд тэрхүү хурамч бичиг хурамчаар үйлдсэн хувь хүн хувьцаа эзэмшигч бүгд эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулалттай байдаг. Тэгээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод ямар сөрөг үр дагавар бий болдог гэхээр үндсэн хууль заасан хүний үндсэн эрх болох өмчлөх хэрэг мөн дээр зөрчигдөх, мөн дээрээс нь цаашлаад байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, иргэдийн эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирох ийм сөрөг үр дагавартай. Тэгэхээр альва иргэд хооронд үүссэн маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй байхад өөрийн ашиг сонирхлын үүднээс хэн нэгэн этгээдээр дамжуулан хуурамч баримт бичгийг гаргаж өгч бусдын өмчлөх эзэмших эрхийг шилжүүлээ авах нь өөрөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох үндэслэл болж байна. Тийм учраас та бүхэн хууль заасан үндэслэл журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж эрх бүхий байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд компани баримт бичиг хувьцаа эзэмшигчийн тогтоол, компани дүрм, эзэмшигчийн гарын үсэг, итгэмжлэл, гэр бүлийн баталгаа зэргийг хуурамчаар үйлдүүлж бусад иргэдийг хохироодог байна. Эрүүгийн хууль 23-ийн 2 дугаар зүйл хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах. Тусгай зөвшөөрөл эрх олгосон үүргээс чөлөөсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол 451-с 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.